цаана шоумен нэвтрүүлэг маань эхэлж байна. Дэлхийн зүүн болон Монголын архитектурын эсрэг ассоциацаас гаргасан судалгаан дээр Монголын нийт өсвөр залуучуудын 70.6% нь архи согтууруулах ундаа хэрэгжилж үзсэн гэсэн судалгаа гарсан байх юм. Үүнийг сонсоход надад үнэхээр их харамсалтай байна. Өсвөр залуучууд маань яагаад ингэж архинд орох болов? Тэд яагаад архийг хэрэглэх болов? Яг энэ асуултын дагуу бүгдээрээ open mic хэлүүлцгаая. Ямар шалтгаанаар архитект гэдгийг сайн мэдэхгүй л дээ. Нэгээ даган дуурайгаал уусч муусаал илууж муул явдаг билгүй. Олон баяр наадам болоод нөгөө баяр болгоно бол ер нь хүмүүс ч архитект амар болоод байгаа шүү дээ. Тэгэж л бодож шүү дээ. Хөөгний ухамсараас л болж байгаа л гэдэг. Гэр бүлээс нь л шалтгаалж байгаа хэрэг. Тэгээд найз нөхөд тэрний л жаа найз нөхдөс нь л шалтгаалж байгаа. Сайн мэдэхгүй юм. Одоо архитектурын согтруулах гол шалтгаан болсон алкоголны төрлийн орсон зүйлүүд нь болохоор нийгэмдэр хитрхи хямдхан зарагддаг болохоор тэр хүсэн хүн баг аваад уучч чадж штэ. Тэдний гэр бүлийн асуудалтай эцэг эхээс нь шууд хамаарал гэж үздэг. Эцэг эхээ ямар хүүхэд төсвөр яг тийм л байна. Эцэг эх хүүхдээ шархлууж гомдоош тэ хүүхдээ хүүхдтэйгээ ярилцгүй байвал тэр яг яах чаргагүй шүү дээ. Хүүхд хаашаа очин тийм үстэй. Зүгээр л найз нөхдийнхөө сонирхож байгаа зүйлийг сонирхон, ууж үзэн таалагдана. Тэгэл архитектурт орно. Дэлгүүр болгонд л одоо бодлолж шүү дээ. Нууцаар мууцаар ээж авгүй л гэсэн гээд хурлааны яриад авчиж зарим нь. Ерөнхийдөө энэ хуулийг хэрэгждэг гэж бодохгүй байна. Тэгээ сайн билэгдэхгүй байгаа хавал. Нас дөрөв хүмүүс дараалгаа шүү дээ. Янз янз л байгаа л та. Зарим нь бол яг хуулиад байгаа, зарим нь бол хуулиад байхгүй. Энэ сайн билэгдэхгүй байгаа. Тэр бол үнэхээр худлаа. Одоо зарим улс орнууд тэрийг одоо хэрэгжүүлдэг юм аа гэхэд манай улс үнэхээр хэрэгжихгүй бүр 0% байгаа гэж би боддог. Нууц мууцаар өгвөл эсвэл зарим нь насаа нэмж хэлээл авч маавал. Ер нь их биелээд байгаа юм байхгүй шүү. Директор спарч ингэ нөөцрөг адилхан багсах гэж юу вэ? Энэ миний амьдралын ирээд амьдрал энэ тийм муу зуршил хэрэгтэй юугүй гэдэг аюулсан тунгаан бодох хэрэгтэй болов гэж би бодож байна. Дор бүрний ухамсартай тэгэл эцэг их нэлээд хүүхдтэй анхаарал тавьдаг бол арай багас байх гэж бодож байна. Гадаад ямар оронд хэлээд байгаа нөгөө юу яадаг гэсэн арх марх худалдаал түүнийг залуучууд ордны баар байдаг гэсэн шүү дээ. Японд төлөө аана гэлээ. Яг тиймэрхүү юм нээлжиж болно шүү дээ. Чөлөө цагаа тэгэл зүг боловсон өнгөрөөж ижлээ анзгээс тэгэл чөлөө цаг нь хитсэн болохоор л тэгдэг байх гэж боддоо шүү дээ арх байгаа тийм. Монгол улсын хуулинд 21 нас хүрээгүй хүмүүст архи худалдах болон худалдаалуулахыг хориглодог. Гэтэл яг бодит байдал дээр өсвөр залуучууд маань түүцнээс нэг чихэр авахтай л адил архийг худалдан авч байна. Өнөөдөр бид зөв өнцгөрөө өсвөрийн архитектурын талаар ярилцгаулна. Бидний хувьд бол яг амьдралдаа нэг одоо ингээл хүлээж аваад бидний өдөр тутмын хэрэглээ гэж хэлэхээргүй тийм зүйл. Тэгээ та нарыг юу миний ингээд намайг ярих гэж байгаа болоо гэж бодож иж магадгүй. Тэгээ энэ болохоор яг архитект гэсэн сэдвээр ярих гэж байгаа. За ямар ч эхлээд бүгдээрээ яг архины талаар мэдээллийг хаанаас авдаг юм бэ? Яг тэр талаар яг надад хэлж өгөхгүй юу? Оохот амар гоё кафетэй байдаг гэсэн талаарс нь сурчилж харуулдаг. Тэгээд жоохон нэг анхааруулах үг байдаг нь хамгийн доод болонд нь жижигхэн хэтрүүлж хэрэглүүл аюултай гэдэг. Зурагт радио тий одоо ингээ хэвлэл мэдээллийн зүйлээр бид нэр рекламаар дамжуулан бидний сэтгэлгээнд хүргэж идэг. За яг үнэндээ амьдрал дээр тийм байт юм болов. Тий яг үнэндээ тийм байт юм болов. За тэгвэл архины талаар та нар ер нь хэр зэрэг мэдлэгтэй вэ? Арх анх хизээ анх ямар зорилгоор үссэн юм болов? Мэдж байгаа хүн байна уу? Яг ямар зорилгоор үссэн юм бол
сайхан царайлаг харагдах гэж үссэн юм болов. Эсвэл бол яг айл гэрийг дампууруулаад гэлтэй хүмүүсийн ярьдгаар тгий зорилгоор үссэн юм болов. Энэ талаар мэдэхгүй те. Яг хав миний судалснаар арх яг тэдэн онд тгийж үссэн гэдэг судалгаа бол ер нь байдаггүй. Харин яаж анх үссэн бэ гэхээр хүрэл зэвсгийн үед анх ваарсаа үүсгэхэд жимс түүгээд хүмүүс түүгээд савн тгээ орхисон юм байна л да. Тэгээд гисэн чинь нөгөөх нь исээд тэгээд жимс нь муудаад ялцраад харин шүүс нь эсэглэн гой хамттай алкогольны төрлийн тийм зүйл болсон юм байна. Тэгээ яг одооний яг спиртлэг яг тийм арх биш. Одоо тий жимсний дарс шиг тийм зүйл анх үүсчихсэн юм. Арх яг хүний биед тэгээ яаж нөлөөлдөг юм болоо. Энэ талаар бол та нар зөндөө сонссон тий. Эцэг эхчүүд бид нэр хилдэгэл байгаа тий. Арх ууж болохгүй тий. Нэг нэгэндээ битгий их арх уугаад гээл тий. Ах эгч нарт маань хэлж байгаа ч юм уу. Тийм зүйлүүдийг бид нар сонсч байсан. Тэгээ юунд их нөлөөлдөг юм болоо. За яг бодиттой ярэ бүгдээрээ бидний бие махбодд одоо яг арх ухаар юу их хорддог юм бол яг эрүүл мэндийн талаас юм. Тий, эрүүл мэндийн талаас. Илэг гэж юм те. Өөр тий илэг нь маш муу гэдэг те. Илэгэнд нөлөөлдөг гэж ярьдаг. Өөр мэддэг зүйл байна. Тэгэл дотоод ирэхтэн тарих гээл ер нь тарих дотоод ирэхтэн те. Хундганд хийгээд өөж байгаа мөртлөө тэр маань ингээд шууд бидний улаан хоолой болон ходоодныг ханаар шууд нэвччихдэг. Шууд нэвчээд бүх биед маань тархдаг. Арх шууд угаас одоо тий согтууруулах үйл ажиллагаа явуулна гэсэн үг бидний биед. За тэгэхээр ганцхан тий ходооднд маань очиод нөгөөх чинь байж байгаа тий илгэнд маань дамжаал тэгэл цуснд маань гэсэн тийм юм ерөөсөө байдаггүй. Тэгэхээр энийг юу гэж харах вэ гэхээр бидний бие махбодны бүх хэсэгт нь хортуулна гэсэн үг. Тэгэхээр арх уухаар бидний газар зүйн болон цаг хугацааны баримжаа алдагдчихдаг байхгүй юу? Хүмүүс нэг арх угаал говьж давайл явдаг штеп. Яагаад тэгж байгаа вэ? Газар зүйн баримжаа алдагдчихж байгаа байхгүй юу? Хөлөө хаан тавьж ийн те хэдэн удаа гიშгэж байгаа те энэ газар өндөр нам давн томтой байна уу мэдэхгүй. Дээрэс нь цаг хугацааны баримжаа маань алдагдчихдаг те. За арсанд маань нөлөөлөхөөр яадаг вэ гэхээр шаар та нар нэг үлээгээл буцаа чигийг гаргаад үлээгээл буцаа чигийг гаргаад тахаар шаар яах вэ? Нэг юм үрчийсэн нэг тийм болдог штеп. Бидний арс яг тийм болно гэсэн үг. Одоо арх уухаар ингээд айгу минчигээд хавагнаад тэгээ буцааж буугаад дахиж ухаар ингээд тэгэхээр яг шаа шиг бидний арьс маань үрчигээд тэгээд ийм ер нь гадуур та нар нэг ингээд бүр архинд орцсон те нэг хөөрхий юм хүмүүс заримдаа надад нэг юм адилхан царайтай харагдаад тахгүй ялгаж харахааргүй тэгээ санагддаг уу өнөө шүү дээ ингээд харахаар манай байрны гадаа нэг юм ах өчтөр явж исэн өнөөдөр ч нөгөө ах чи явж байгаа юм шиг өөр хүн юм шиг ингээд харагдаад идэг тэгэхээр яадаг вэ хөр хөөрхий те бүгдээрээ нөгөө ингээд арьс нь сунж агшсаар байгаад үрчичдэг байхгүй. Тэгээд ингээд бүгд адилхан тий хар юм үрчийсэн тийм харагдаад байдаг бахан л тий. Мансуураад төр зуурын жаргал авахгүй. Аха. Тэгээ хэцүү сэтгэл санаа хэцүү үед бид нэр тайвшрах гад тий ингээд төр зуурын тий за тэр үеийн зовлонгоо мартахын тулд хүмүүс арх уух сонголтонд өртөг. За нэг тий бүгдээрээ тоолоо яваа дотроо. За хоёр дахь нь өсвөр ер нь бол бас сонирхол ялангуяа өсвөр насны залуучуудын хувьд. Аха. Энэ бол амьдрал. Түүний өмнө бүгд хүчин мөхөс. Өдөр бүр ялалт, ялагдал оршин. Түүнд бүх өнгө оршин байдаг. Хүмүүний амьдрал цөхрлөөр дүүрэн. Түүнийг давах хүчийг олж авсан хүмүүсийн бодит түүхийг амьдралын өнгө нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүргэж байна. Та нэвтрүүлгээ Нямгаргийн 10 цаг 30 минутаас, давталтыг Бямбгаргийн 23 цагаас тус хүлээн авч үзнэ. Амьдралын өнгө. Тавуулаа ингээд яг үүдэн дээр зогсоод тэгэл тавуулаа зэрэг ярьдаг байхгүй. Манайх нэг ислам гэхэл нэг террорист гэж хиний террорист гэж байдаг. Надад бол шууд дон гэдэг өрсөлдөөн гэдэг бол хин нэгэнтэй харьцуулах, хин нэгэнтэй өрсөлдөөн биш юм байна. Биш мэнэ. Тэгэхээр тэр эцгүй амраас бол тэг үлгэрлэх тэг үлгэрдүүрээ дутж байгаа учраас за би бол тийм учраас эмгтэй хүмүүсийн заяо нийгэмд хийж байгаа баялаг тэгвэл удирдлагч гэж нэрлэхгүйгээр нөлөөлөгч гэж яагаад нэрлэж байгаа юм? Том жижиггүй л тийм ээ улсын өмч хөргөлөөс шомбтдгал байсан байхгүй. Би өөрийгөө хин гэдгийг мэдэхгүй яах ч амьдарч байгааг мэдэхгүй учраас арх уугаад ийсэн гэж хэлэхгүй л дээ. За тэгтэл өдрөг үзэж чухал шүү.
гэрэлт, амьд яриа. За хоёр дахь нь. Өсвөр ер нь бол бас сонирхол ялангуяа өсвөр насны залуучуудын хувьд. Аха. За тий сонирхож үзчих болох юм тий. Мэдээж хэрэг бид нэр тий ярьсан үнэн тий амьдрал дээр яаж ингэхэр рекламдаар тий хүмүүс эргэн тойрон маань ууж байгаа учраас бид нар сонирхлынхаа дагуу тий ер нь тий буугаад үзчихье гэд тий туршаад үзэж болох юм. За өөр бас нөгөө ийм ямар нэгэн тийм баяр болсон ч юм уу тийм үед хэрвээ ямар нэгэн баяр болоход ашиггүй бол тэр баяр биш. Тий пив бол согтууруулах үнэг бол тэр баяр биш. Тийм тий тэгэхээр баяр ёслол бол хамгийн том шалтгаан. За ямар ч үсэн бид нэр ингээд 4 5 жишээл татлаа тий. Нөгөө орчин тойрныхоо хүмүүсийг амар шархлуулж идэг. Аха. Ялангуяа гэр бүлийнхээ хүмүүсүүд. Аха. Тий яг үнэн тий сэтгэл санааны гэдэг талаасаа бол бид нар арх угаараа үнэхээр гэр бүлийнхнийгаа шархлуулна тий биднэрт гэр бүлийнхэн маань урам хугарна тийм үү. Дээрээс нь ингээд одоо та нар бол сурагч нар тий би бол ажилтан. Бид нарыг арх ууцсан ч юм уу согтууруулах ундаа хэрэгэлсэн байгаа үед яадаг вэ гэхээр эдийн засгийн хувьд асар нөлөөлнө. Яагаад тэгэхээр багш маань мэдчихвэл сургуулиас хөөх хэмжээний юм болно тий. Хэрвээ дарга маань мэдчихвэл би ажлаасаа гарах хэмжээний юм болно тийм үү. Яагаад тэгэхээр бид нар тэгээ буруу үлгэр зүйдүүрэл үзүүлж байгаа учраас архитж байгаа учраас тий бид нарт бүр ингээд эдийн засгийн хувьд асар том хохирол учруулна. Дээрээс нь сэтгэл санааны хувьд тэр хүмүүсийн урам хугарна тий бид нарыг одоо намайг ажилтнаа гэж ажилд авсан ажил олгогчийн хувьд тий урам нь хугарна. Багш нар маань урам хугарна. Эцэг их маань тий найз нөхөд маань харахтаа тий өө гэж харна тийм үү. Бид нар ингээд сайхан найзууд байсан чинь нэг нь ингээд орой согтуу явж байгааг харвал хэцүү тийм үү. Ингээд сэтгэл санааны хувьд бид нар шархална. За ийм зүйлүүд тохиолдд юм байна. За өөр цаашлая л да бүгдээрээ бүр цаашлая. Бас нөгөө яг арх ууж байгаа хүний яг нөгөө зан чанар нь амар эвдэрдэг ш. Уух цаашлах тусмаа айгу хэвдэрж байгаа нь харагддаг. Тэнийг үг байдаг штэ монголчууд ярьдаг штэ тий арх эхлээд уухаараа юу шиг тогс шиг сайхан зантай тий тэгээд дахиад жоохон ингээд 2 дугаар шатанда орохоор сармагчин шиг болдог тий тэгээ хамгийн сүлд нь арслан бар шиг байгаад тэгээд эцэст нь бид нар гахаа шиг шалбааг нь хэвддэг тий энэ монголчуудын нэг тийм жишээ татсан байдаг штэ архитектурын талаар ингээд ярьсан тэр бол үнэн. Гэхдээ ууснаас үүдх үр дагаврууд нь бид нар тий энээс олныг дурдж болохоор байна тийм үү. Тэгвэл хүмүүс яагаад арх уудаг юм болоо? Заримдаа яагаад яг архитектурын яг юм тий хэмжээнд их очичдөг юм болоо? Бүгдээрээ жоохон бодъё тий. Тэгэхээр цаашдаа бид нэр яадаг вөхөр хонхны баяр хүний төрсөдөр 10 жилд байхад бид нар ерөнхий боловсролын сургууль бид нар найз олон байдаг шүү дээ тий. Найзуудын төрсөдөр мундахгүй тий энэ сар тэрний төрсөдөр тэр сар тэрний төрсөдөр. Тэгээд бид нар буцаага бодох юм бол нөгөө 4 үе шатны тохируулж хэрэгэлдэг тий. Сүүлдээ одоо шалтгаан гаргаж уудаг гэсэн 3 дугаар үе шатны тэр донтолт руу аль хэзээний очсон байдаг байна. Тийм учраас өсвөр насных нь яг одоо тий ярихгүй бол болохгүй сэдв. Тий бид нар ерөнхийдөө тодорхой хэмжээний мэдчихгүй бол болохгүй сэдв байд юм байна л да. Миний хувьд би хурмаа исэн. Би 8 жилийн өмнө хурим их би архигүй хурим исэн. Тэгээ миний хуримнаас бид хоёрын хуримнаас манай хамаатнууд гарахтаа сүүлийн хэдэн жил ерөөсөө хуримд оролцоогүйгээрээ сайхан оролцсон. Өстой сайхан хурим байлаа гэж хэлсэн. Тэгээ хурим дээр болдог бүх үйл явдлууд болсон. Бит хоёрын хурим дээр те бэлэг өгсөн хүмүүс баярлсан, бүжгэлсэн те хүмүүс бүгдээрээ сэтгэл хангалуун байсан уу? Байсан. Тэгээд яадаг вэхээр заавал архихгүйгээр бид нар хурим те цагаан сар зэм зүйлүүдийг тэмдэглэж болдог бахна те болдог жишээ нь би байна те бид нарын миний гэр бүл байна. Дээрээс нь бид нар чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөж болно. Ялангуяа өсвөр насны та нарын яг одоо хүүхдүүдийн хувьд бид нар одоо сурах яг суралцах хэрэгтэй тий биднэрт үүрэг байгаа тий одоо ямар үүрэг байгаа вэ гэхээр бид нар суралцах үүрэгтэй байгаа тий яг суралцах тий тийм зүйлээ яг зөв боловсон зарцуулаад заавал тий ингээл мэдээжийн хэрэг та нар паб мэдээжийн хэрэг харанхуй ингээл орой ингээл арх ууж байгаа хүмүүсийн хажууд очичвал бид нэр зөв байна гэж л байхгүй шүү дээ тий найз нөхдөж ирээд өнөөдөр арх ууя миний сэтгэл санаа хэцүү байна гэж байгаа л чи үнэхээр найз нь болвол үгүй гэж хэлж сураарай тий бид нэр өөр зүйлийг хийж болно найзаа тий ингээд найзал юм бол найздаа бид нэр өөр зүйлийг санал болгохдаг байгаарай үнэхээр ингээд арх уухад чинь хамт яваад ингээд хамт арх уугаад ингээд явж байгаа найз бол тий уучлаарай яг үнийг хэлэх чиний сайн найз биш шүү тэгээд тийм учраас хэрвээ чи найз баймаар нэгний найзаагаа өөрийнхөө найз байлгамаар байвал бас яг зөв сонголтын дээр зогсож чаддаг байгаарай
Тэ үгүй гэж хэлж чаддаг байгаараа зөв юм даа тий. Дахиад сануулмаар байна тий. Бид нэр зөв газар, зөв цагт тий зөв хүмүүстэй цагийг өнгөрөөдөг болцгоёо. Бид нэр өсвөр насны хүүхдүүд учраас бид нар амьдралынхаа суурийг тавьж байгаа тий. Бид нар хундаамаа хэр сайн зүтгэсангаас байшин маань хэр сайн баригдах вэ гэдэг маань шалтгаална. Тийм учраас бид нар одооноос тий үггүй хэлэх юмдаа үггүй байгаад харин зогсох ёстой газараа зогсож чаддаг тийм хүүхдүүд байгаасай гэж хүсэж байна. За баярлалаа. За. За тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн зөв үнцэг төдийлөн яригадаад байдаггүй аригталт тэр дундаа өсвөрийн аригталтын талаар ярилцлаа. Өнөөдөр манай нэвтрүүлгээс өсвөр залуучуудаас минь гадна эцэг эхчүүд та бүхэн үнэхээр хэрэгтэй мэдээллийг авсан болов уу гэж бодож байна. Одоо бүгдээрээ нуус дурлалгаа орцгоё. Төмөр замыг холбосон энэ дэр мод. Хэрвээ энэ дэр мод байгаагүй бол энэ хоёр төмөр зам хоорондоо холбогдож дээгүүр нь олон гарт зэрэг гарах боломжгүй болох байсан. Яг үүнтэй адил бид тусалцаах хэрэгтэй хин нэгэнд хизээ туслахад бидний зүрх сэтгэлдээ байгаараа хэмээн манай шоуми нэвтрүүлгийн зүгээс уриалж шүү залуучуудаа. Амьдрал урт яг л энэ төмөр зам шиг. Тийшээ зөөцөд гिचлээ. Тэр машин зогсоод миний машин байгаа байхгүй юу? Ганцаараа харийг дийлдэггүй. Яг энэ машины зогсоол дээр л байгаа л та. Тэгээ одоо яг тэр юуны тэнд л байгаа. Айгу ойрхон дэлгүүрийн тэнд. Шива. Газараа л бардгүй. I know this place like the back of my hand. My arms get caught in February air. Please don't lose all of me out there. Зааж мөнгө машин хаад авчлаа. Оо. Энэ биш. Хойлоо газ тийшээ ачиж би бүрэн энэ дээр авчихсан. Оо, айт. Тийшээ. За энэ хүн байгаа. Саний хуцаад. Тийм ээ, сая ийшээ цаашаа орох эргэх хэрэгтэй байсан юм байна. Энэ харуултаа нэг байхгүй. Чи шууд ийшээ эргэх шууд ийшээ. За, сайн байна уу? За, манай энэ бол шоуми нэвтрүүлгийн нуус дөрм болгон байна ялаа. Ямар нэвтрүүлэг вэ? Шоумигээд өсвөр залуучууд зориулсан нэвтрүүлэг. Энэ болон маань болохоор нуус дуран гэж болоо. Энэ болонгаараа яадаг вэ гэхээр бид нар нийгэд маш олон тусалцаа хэрэгтэй хүмүүс байдаг. Тэгээд тэдэнд тусалцаг хүмүүс байдаг, бас тусалгүй хүмүүс байдаг. Тийм учраас бусдыгаа тусалж байгаараа хэмээн уриалах тиймэрхүү зорилготой нэвтрүүлэг байгаамаа. Тэгээд та манай нэвтрүүлэгт амжилттай оролцлоо танд баяр хүргье. Манай нэвтрүүлэгт амжилттай оролцлоо. За баяр хүргье. За хаана юу гэдэг вэ? Ирлаа. Тэ? За. Аха. Ер нь өөрөө хүнд хийх хэрэг тусалдаг бай. Айгүй шүү. Аха, тэгэхээр бусдаас хэрэг тусалтай авдаг. За, танд баяр хүргье. Энэ бол манай шоуми нэвтрүүлгийн нууц дуран болон байлаа. Та тэгээд амжилттай оролцлоо. За, та манай нэвтрүүлгийг үзчихсэн үү? Мэдгүй. Энд нэг байгаа болсон. Аха. Манай нэвтрүүлэг болохоор өсвөр залуучуудад зориулсан нэвтрүүлэг баггүй. Тэгээд зорилго маань юу вэ гэхээр яг энэ болонгийн маань зорилго маань юу болохоор
тэгэхээр нийгэм тусалцсан хэрэгтэй маш олон хүмүүс байдаг. Тэгээд тэдэнд тусалдаг хүмүүс байдаг, бас тусалдагч хүмүүс байдаг. Харин тусалдаг хүмүүс байдаг шүү гэдгийг бусдад харуулах, мөн тэднийг урамшуулах, мөн дээрээс нь тэдэндээ үнэхээр талархлаа хийж нийгмээ бусдад туслахыг уриалах иймэрхүү зорилготой нэвтрүүлэг байгаамаа. За тэгээд та ер нь бусдад хэрэг тусалдаг хүн бэ? Яг чадлаар бол туслана л да. Ямар тохиолдолд юу туслах вэ? Мэдээж туслалцаа хэрэгцээтэй гэж харагдаж байгаа үг. Тэгэхээр бусдаас ер нь хэрэг тусалцаа авдаг бай. Мэдээж. Өөрөө чадахгүй юм дээр авна шүү дээ. Хүмүүс ер нь тань тусалдаг уу? Туслана. Тань тусалж байгаа хүмүүс юм дээ. Тэр болохоор өөрөө ч гэсэн туслахтай шүү дээ. За хин гэдэг вэ? Хааны гэдэг вэ? Хамаас. За яагаад надад туслая гэж бодчих. Яагаад гэж туслаач гэж байна. Ер нь өөрөө хүнд их хэрэг тусалдаг хүн бэ? Тэгээ иймэрхүү юм гарах туслахгүй гэд яах вэ? Сая өөрөө жоохон завгүй явж ирсэн үгүй юу? Завгүй яарад. Энэ манай нэвтрүүлгийн логотой билүү байгаа. За энийг өрчин. Манай байгууллага болохоор Eagle телевизээр Христийн нэвтрүүлэг гаргадаг. Имам Монголиагийн продакшн байдаг. Эндээс бидний гаргасан Библийн түүх. Энэ манай шүүмийн нэвтрүүлгийн логотой аяг байгаа. Энийг ингээд тань билээж байна. За таны сэтгэл хэр вэ? Баяртай. Түр зүгээр явж ирсэн. Бөм бэлтээ авчихлаа шүү дээ. Сонд. Юм доо. Баярлалаа. Танаа нэвтрүүлгийн хамт болсон. Баярлалаа. За тэгэхээр та бусдад үзэгчдэд хандаж юу гэж уриалмаар байна? За тэгээд ямар ч байсан санаанд бүгд ч гэсэн хүн туслах зүйлтэй байж байгаа бол бас цагаан шагналтын авт юм байна. Гэж сэтгэлтэй байгаасай гэж уриалмаар. Сэтгэл хэрэг. За баяа. Тэгээд бусад хүмүүс тандаж юу гэж хэлмээр байна? Бусад хүмүүстэй хандаад тэгээд бүх хүмүүстэй миний туслаад яваарай гэж хэлмээр. Уриалах юу ах. Ийм боломжийн юм дээр боломжоор тусчих хэрэгтэй өөр яах вэ? За танд баярлалаа.
Шоуны нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид төдийлөн яригадад байдгүй өсвөрийн архитектурын талаар ярилцлаа. Манай нэвтрүүлэг та бүхэндээ хэрэгтэй үр өгөөчтэй зүйлүүдийг өгж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн өнөөдөр надад нуус дурангаар минь дамжуулсан тусалсан бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэн манай нэвтрүүлгийг харуулan цэг.com-аас хүлээн авч үзэх боломжтой шүү. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа. Шудраг миний сайн найз эрхчлөө хүч чадал тэгэл найдвар хайр Илгэмсэг итгэгч бахархал инээмсэглэл баталгаатай найдвартай хамгаалагч үннийг заагч өөр гэрэл Есүс Монголд хайртай 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 Сүрлэгдэн зүрхэнд хүрсээ